Франц улсад технологийн байгаль орчны сайд нарын дэд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтанд Монгол улс урилгаар оролцсон юм а. Байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн сайд сандаг учир оролцсон. Их толгойн сүүлэнчлүүдэд чухал сэдвийг хөндөгтөөн тухайн сэдвтээ хамаарал бүхий бусад улсыг урьж оролцуулдаг болсон. Энэ хүрээнд Монгол улс бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Турк улс, Кени, Албани, Австрали, бүгд найрамдах Энэтхэг улс, Бразил зэрэг улсын байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож урамсгалын өөрчлөлтийн тулгымдсан асуудал шийдлийн талаар бодлогын төвшнийг хэлэлцүүлэх өрнүүлжээ. Монгол улсын хувьд ирэх 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд COP17 арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд цөлжилтөд тэмцэж байгаа Монгол улсын туршлага цаашид анхаарах асуудал болон усыг зөв зохистой ашиглах нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн дороотол бэлчээрийг нөхөн сэргийх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн 3 санаачлага танилцууллаа. Мөн урамсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын дороотлын эсрэг хэрэгжүүлэх зохис бодлогын санаачлага болох тал хэрийн төлөвлөгөөг дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааны шин чиглэлийг тодорхойлжээ. Түүнчлэн уулзалтын хүрээнд Франц, бүгд найрамдах Солонгос улс, Кени, Итали улсын байгаль орчны сайд нартай хоёр талд уулзалт хийж, урамсгалын өөрчлөлт, цөлжилтөд тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, технологи, дуршлаг, солилцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо. Энэхүү уулзалтанд оролцсноор Монгол улс олон улсын түвшинд бодлогын санаачлага дэвшүүлж хамтын ажиллагааг төвжүүлэх чиглэлд байр суурь баттгалаа. Монгол улсын хувьд биологийн олон янз байдлын үндэсний стратеги үйл ажиллагааг төлөвлөгөөг аян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулан шинжилж байна. Урьдчилсан үнэлгээгээр 2030 он хүртэл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 810 сая Америк долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм. Цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулагч орны хувьд Монгол улсаас санаачилж байгаа тал хэрийн төлөвлөгөөг хэрэгжилтийн платформ болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр олон улсын байгаль орчны зорилтуудын хэрэгжилтэнд бодит хувь нэмэр оруулна гэсэн итгэл хүлээлт байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.